Чи намайг явснараа энэ чээс татах ямар байж ирсэн бэ? Яа, зүгээд утгаалж чи. За. Миний дот чатаа дэрээ. Хөөе. Оо, яа. Атад чипс авчихсан юм. Чипс гэдэг зүйлсүүд тэмдэг авчих юм эсвэл тийш л uuсан. Түлхийдээ ганцуудаа чамшиг савч үзээ. Баяртай хайртай шүү. Шүтээ авсан уу? Яа, ичээ. За. Тэнд чинжахи. Оо, минаа шүтээ аваад уу? Тийч. За. Яа. Өнөөдөр шилж гоё л шүү дээ. Тийм ээ. Гоё л шүү дээ. Анда шиний амнаас аврын эвгүй юм шүү дээ. Чи шүтээ уугаад юм уу? Шүтээ уух юм хэрэгтэй шүү дээ. Жаа юу юу нэг чинь. Юм чи шүтээ юм гэж хэлдэг заа. Би шүтээ уух дургүй. Шүтээ уугаалаа гэж яатыг. Нээц шүтээ уугахан дээр манай шүтний юм чи очиж үзээрэй заа. За тэгэрэй нэ. Баярлалаа. Баярлалаа. Би танаас анги хавтад шоодож мэдөө. Яа, нүг шоодож бэ? Ямар хүмүүсийн амтаа гэдсэн. Зайлшгүй мэдээ. Чи өөрөө шүтээ уусан уу? Уусан. Түр харин шүтээ юм яа. Өдөр болгон шүтээ угаахгүй бол ийм юм болно. Чимээ бач үл мэд юм бисээ ураар. Таач мууч. Шүтний тавар л бол. Зээчтэй нь уулзах яриа. Зэрэг танаа 3-7 оны өмнө одоо шүтээ угаасан гэж зарим хүмүүс баруун 2 сарын өмнө шүтээ угаалаа гэж тэгэхэд ер нь бол гайгүй. Хүүхдүүд нь юу гэжсэн бэ? Юу ихэвчлэн ямар хоол ишсэн? Тэгээ наваад юу манай охин ахт ингээд хоол идвэж таа. Юу ч идэхгүй ингээд юм болохгүй ингээд чихэр мэхэр иднэ л гэдэг чипс юм гэсэн. Тэр хүүхдүүдийн эрүүл мэндэд бол юм маш шүтэн хорн л үү. Тийм учраас дахиад битгий хүүхдүүд юм өөрөө. За. За энэ чинь эндээс юу охид тарах шүдний одоо шүднийхэн одоо тань зургийг би харуулсан шүү дээ. Тэр шиг тэр нь тааруулаад яг нөгөө шүдний юмнуудээ байж. Яг хидаа туухсан санагдаж байна. Тэгээд энийг очоод практикас ч авчихсан заа. Манай ингэ хийх. Тэгээд энэ чи нэг болтын заах вэ? Болтын над дээр авах. Энэ идэн чи нуугаад чи нэг хитаг юм байна. Ер нь тэгээд шүдэн үдчихээн ер нь болж өгвөл хурдан ивэл. Өдөртөө нэг удаа явж явахгүй. За энэ юмнуудыг яаваа.
Энэ бол энэ хөвчлийн юмнуудыг өдөрт 2 удаа унших тийм. За энэ юм дэгчээ. За баярлалаа. За зүгээр. Гол зүгээр 2-3 цагийн дараа хоол цай маа үзэж одоохондоо бол хоол цай. За баярлалаа. Энэ хүүхдүүдэд ирүүл ногоотой хоол цай хийж өгч байгаа. Чихэр жимс бол тийм шүү. За баярлалаа. Хүүхдүүдээ өдөрт 2-3 удаа шүдээ аваад эрүүл мэндээр хамгаалаарай. Шүд эрүүл бол бие эрүүл. Ховд аймаг Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 болцоо багшаа 6 бай ангийнхан